Бангаарын санал дүгнэлтийг одоо дараах танилцуулъя. Өндөрт урж байна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2011 оны 4-р сарын 1-ний өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн хууль, Улсын их хурлын бус шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэгч журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлцэх асуудлыг Хууль зүйн байнгын орон 2011 оны 4-р сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Төсөл санаачлагч Улсын их хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын засгийн газрын 2008-аас 2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1-ийг заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс хүчин төгөлдөр үйлчилж байгаа 400 гаруй хуулийн давхардал, хийдэл, зөрчилийг арилгах ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх, эргэцэн шинтгэлийн шинэ үеийг эхлүүлэхэд нэгэн зэрэг олон хуульд өөрчлөлт оруулах боломж өгье. Багц хуулийн төсөлсөн төрлийг шинээр бий болгох шаардлагын улмаас хуулийн төслийг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүдэд зарим багц хуулийн төсөл нь үзэл баримталтай байх шаардлагатай. Багц гэсэн нэр томьёог сайтар нэгтлэх, нэгдмэл нэг ойлголттой байх тал дээр анхаарах, мөн Улсын их хурл өргөн мэдүүлсэн багц хуулийн төслийн аль нэг нь батлагдаагүй тохиолдолд бусад хуулийн төсөл батлагддаг байх зэрэг саналуудыг тус тус гаргалаа. Хуулийн төслийг байнгын орны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хууль, Улсын их хурлын бус шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэгч журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх талаар Хууль зүйн байнгын ороос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцсэн шийдвэрлэхэд та бүхэнд хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.